За орой минь. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Тэгэхээр энэ удаагийнхаа бичлэгээр 2026 онд өөртөө тавьсан ямар нэг зорилгынхаа тухай та бүхэнд хуваалцъя гэж бодлоо. Тэгэхээр энэ нь болохоор 2025 оны 12 сарын сүүлээр ерөнхийдөө 2025 оноо би эргэж нэг дүгнээд харсан чинь ямар нэгэн юм хийж бүтээгээгүй юм шиг аль эсвэл ямар нэгэн өөртөө хөрөнгө оруулалт хийгээгүй юм шиг тиймэрхүү мэдрэмжтэйгээр 2025 оныг дуусгасан. Тэгээд 2026 оны 1 сарын 2-оос эхлээд өөртөө ямар нэгэн зорилго тавьсан. Энэ хүү зорилго нь болохоор 365 хоногийн 365 хоногт нь өдөр болгон 1 цагийн ном унших. Тийм. Тэгэхээр энэ нь болохоор яагаад эхэлсэн бэ гэх юм бол 2025 оны 10 сард надад нэг бэлгэнд Шидэт Мухлаг гэдэг ном ирсэн. Тэрийг уншиндаа гэж бодсоор яваад нэг мэдсэн чинь 2026 оны 1 сар гарсан байсан. Тэгээд ерөнхийдөө 2026 оны 1 сарын 1-ээс эхлээ Шидэт Мухлаг гэдэг номыг уншиж эхэлсэн. Тэгээд ийм чаленж эхлүүлье ч гэж бодоагүй байсан. Тэгээд уншиж эхлээд 1 сарын 2 боллоо, нэг хоноод ер нь би өөртөө энэ жил ягаад ном унших юм дадал суулгаж болохгүй гэсэн бодлоос эхлээд 365 хоногийн 365 хоногт нь 1 цагийн ном унших юм чаленж өөртөө эхлүүлсэн гэж хэлж болно. Тэгээд энэ хүү чаленж нь болохоор намайг мэдгүй жилийн эцэст ямар нэгэн байдлаар өөрчлөлт надад авчирсан байх болов уу гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн байдлаар 15 дахь хоног дээр явж байгаа. Ямар ч тач Шидэт Мухлагаа дуусгасан, мөн 2 дахь ном руугаа ороод одоо баг дуусах тал руугаа хандж байгаа. Эхнийх нь номыг уншиж эхлээд нэг 4-5 хоног яваад ерөнхийдөө бол бүр ядарсан, бас мөн уйдсан, залхсан. Яг ном нь гоё байсан ч гэсэн надад цаг хугацаа байгаагүй юм шиг мэдрэмж төрсөн. Маш их ядарсан, залхуурсан гэд өдөр хоногуд бас өнгөрсөн. Гэхдээ ямар ч тач өдөр болгон 1 цагийг яаж иж агаад өөртөө зав гаргаад өдөр цайны цагаараа аль эсвэл гэртээ өрөө ирээд 1 цаг уншсан нь надад өөрийгөө ялан дэлж байгаа юм шиг тийм мэдрэмжийг бол өгч байгаа. Ямар ч тач одоогийн байдлаар надад нэг өөрчлөлт авчирсан зүйл байхгүй. Гэхдээ би ямар ч тач тасралтгүй 15 дахь хоног дээр уншаад өнөөдөр дууссан. Одоо маргааш 16 дахь өдөр 17, 18, 19 нэг мэтгэд 12 сарын 31 болоод 365 дахь хоног дээр ирсэн байх болов уу гэж бодож байна. Тэр хүртэл маш олон юм залхуурсан, маш олон ядарсан, маш их туйлдсан өдрүүд ирэх байх. Гэхдээ аль болох чадлаараа өдөр болгон номоо уншихыг зорино. Энэ нь бол зарим нэг хүний хувьд бол маш тийм энгийн л зүйл байх. Өдөр болгон ном уншдаг хүний хувьд ч юм уу өдөрт жилдээ маш олон тооны ном уншиж чаддаг хүмүүсийн хувьд бол маш энгийн зүйл. Гэхдээ энэ бол миний хувьд 2026 онд өөртөө тавьсан хамгийн том зорилго юм бол нэг нь тийм өдөр болгон ном уншина гэдэг чинь ерөнхийдөө амар хэцүү юм блэ. Заримдаа зүгээр л болчихъя гэсэн бодол бол маш их төрдөг. За тэгээд ийм бодол төрхийг би угаасаа анхнаасаа мэдчихсэн. Тийм ч учраас ерөнхийдөө Instagram болон өөрийнхөө YouTube-ийн Shorts дээр өдөр болгон уншсан эсгүүдээ одоо Reels болгож оруулаад байгаа. Тэгээд энэ ч гэсэн миний YouTube-ийн Shorts-ийн үзэлтийг бас нэлээд нэмж байгаа. Тэгээд Instagram-ийн маань бас нэмэх байхаа гэж бодож байна. Тэгэд мөн Instagram-даа reel оруулаад байгаа. Энэ нь болохоор бас намайг гадны нөлөөтэйгээр намайг пүшлэх юм боломж шалтгаан гэж би бас өөртөө итгүүлсэн. Яагаад гэх юм бол би өөрөө залхуурсан үед над руу хин нэгэн бичээд чи өнөөдөр яагаад reel оруулсангүй вэ? Ном уншаагүй мүү гэх мэтчлэнгээр надаас асуух нь намайг эргээд босох, эргээд ийм залхуурсан үеийг маань даван туулах юм хүч болох уу гэсэн бас итгэл байна. Хүсэл найдвар байна. Гэхдээ би аль болох заавал хүнээс юм нэгэн тийм пүшлүүлэх юм ахгүйгээр өөрөөрөө
Сахилга Баттайгаар өөртөө юм унших дадал суулгаад энэ жилийг дуусгахыг ер нь бол зорж байгаа. Хамгийн ихний ном нь болохоор Шидэт мухлаг. Хоёр дахь ном нь болохоор одоо уншиж байгаа ном нь Reskill болон Upskill-ийн тухай ном. Гурав дахь ном нь ерөнхийдөө нэг ном харцсан байгаа. Тэрийг авч уншия гэсэн бодолтой. Тэгээд ер нь бол энэ жилиг ямар нэгэн байдлаар өөртөө хэрэгтэй нэг маш том зорилго, чаленж биелүүлсэн байдлаар харахыг хүсэж байна. Тэгээд мэдээж хэрэг дундуур нь YouTube дээр нэг юм ном уншиж байгаа влог, ямар номнууд уншиж байгаа гэдгийг нэг иймэрхүү байдлаар яриа хийх байдлаар оруулаад явна. Тэгээд миний Instagram-ыг дагах юм бол бас өдөр болгон оруулж байгаа рилсүүдийг мань харах боломжтой. За мөн YouTube-ийн Shorts дээрээ бас би оруулаад явж байгаа. Тэгээд мөн анх шууд он гарангууд 365 хоног ном уншия гэсэн юм чаленж эхлүүлэх гэж юусоо бодоагүй. Өөртөө зориулж ямар нэг юм хийх ёстой гэж бодоод явж байсан. Нэг сарын 1-ний өглөө боссон. Шидэт мухлаг хамгийн ойрхон байсан. Авч уншсан. Шидэт мухлага нэг 20 дууц ч үлээ нэг 30-40 минут уншаад явж ирсэн. Ерөнхийдөө яагаад ном унших юм дадал суулгаж энийг маш том чаленж болгоод 2026 онд ямар нэгэн зорилго болгож тавьж болохгүй гэж гисэн сэтлээс үүдэлтэйгээр номнууд эхлүүлсэн байгаа. Тэгээ 365 хоног ном уншихад өдөрт ер нь бол багтаж 1 цаг уншина гэж харсан. Тэгээд 365 цаг ном уншихад ер нь хэд орчим ном уншсан байхыг бол би одоохондоо тооцоолж мэдэхгүй байна. Гэтэ тооцоолох юм болвол ер нь бол маш их ном уншсан байх юм шиг байна. Зорилгодоо хүрвэл. Гэтэ ер нь хүрхийг хичээнэ, ер нь хүрнэ гэж бодож байна. Зан мөн өнөөдөр 15 дахь өдөр, маргааш 16, 17, 18, 19, 20 гээд нэг мэтгэд 365 болох бах. Одоо нь болоод ердөө 350 хоног үлдсэн байна. Тэгээд надаас ганц нэг хүмүүс асуусан, чи яг 365 хоног ном уншаад яг юунд хүрсэн байх гэдэг юм бэ гэд. Яг чиний эцсийн зорилго чи яг юу юм бэ гэсэн. Тэгээд би яг тэрийг бол хэлж мэдэхгүй байна. Ямар нэгэн байдлаар би өөрчлөгдсөн байх. За тэгээд миний зорж байгаа зүйл нь ерөөсөө энэ 365 хоногийн дараа ямар нэгэн өөрчлөлтийг хүлээгээд байгаа биш. Ерөн зөвхөн 365 хоног Сахилга Баттайгаар өдөрт 1 цагийн хугацаатай ном унших нь миний хувьд маш том зорилго байгаа учраас энийгээ биелүүлэх юм бол ард нь юу байгааг би арайхан таамаглаж мэдэхгүй байна. Тэгээд мөн англи монгол хольж уншина гэжсэн бодолтой байна. Тэгээд бас санал болгох ном байх юм бол комент хэсэгт ийм ном уншсан уу, тийм ном уншсан уу гэдэг байдлаар үлдээвэл надад маш их дэмтэй тустай байх болно шүү. 365 хоног гэхлээр надад ер нь төсөөлшгүй маш урт хугацаа шиг санагдаж байна. Гэхдээ ер нь бол 1 жил гэдэг чинь 1 мэтгэд л ард нь гарцсан байдаг. Тэгэхээр 1 мэтгэд 365 цаг ном уншсан байхыг би үүсэхгүй. Одоогийн байдлаар яг 15 хоног ном уншсан байгаа. Энэ миний хувьд бол одоогийн байдлаар маш их хугацаа байгаад байгаа. Амьдралдаа би 15 хоног дараалж ном уншиж исэн түүх байхгүй. Тэгэхээр энэ нь 365 хоногтой харьцуулахад бага юм шиг мөртлөө яг миний амьдралд одоогийн байдлаар харьцуулахад бол маш их хугацааг би өнгөрүүлсэн байгаа байхгүй юу? За тийм байна. Тэгээд миний Instagram-ыг дагаад рилсүүдийг маань бас сонирхоод үзээрэй. Мөн шорт дээр орсон рилсүүдийг сонирхоод үзээрэй гэж хэлэх байна. За тэгээд намайг мэдээж subscribe дараагүй байгаа хүмүүс маань subscribe дараарай. Удахгүй би 500 subscriber хүрчих юм бол нөгөө monetization гэдэг зүйлээ нээхэд бэлэн болчоод байгаа юм баг л. Тэгэхээр та бүхэн намайг дэмжиж subscribe дарж шеэрлээд бүгдгүлээ subscribe дараарай, за мөн лайк дараарай, комент хийрээ. Тэгээд хэрвээ хүсэх юм бол миний видеонуудыг шеэрлээрэй гэж хүсэж байна. Тэгээд хамтдаж амжилт.